Сайн байцгаана уу? Сэтгэл эдгэгч нь та бүхэндээ энэ видеог үзэх өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та нартай нэг чухал мессеж хүргэх гэж байна. За энэ чухал мессеж нь юу вэ гэхээр хүн болгонд дотных нь өөд болсон хүн гэж байдаг. Тэднэрээс би мессеж хүргэх болно. Зарим хүмүүсийн хувьд гэр бүлийнх нь хүмүүс болох аав ээж, ах эгч, дүү, эмээ өвөө гэх мэт нэг нь өөд болсон байж болох юм. Зарим хүмүүсийн хувьд дотны найз, таньдаг хүн гэх мэт. За ямар ч байсан сүнсний тухай ойлголтыг бол би та нарт дараа нь хэрвээ та нар хүсэх юм бол бусад нь нэг видео оруулаад ярьж өгч болно. Биднийг орхиж явсан хүмүүсийн сүнс нь үргэлж бид нарыг харж хамгаалсаар байдаг. Зөвхөн харж хамгаалагч биш. Замыг бас зааж өгч байдаг гэдэг та бүрэн итгээрэй. За ингээд олон зүйл ярилгүй би танд сонголтоо хэлгүүлье. Би ингээд 3 үзэр гаргацсан байгаа. Хэрвээ та энэ чулуунд татагдах юм бол 1-р групп гэсэн үг. Хэрвээ та энэ чулуунд татагдах юм бол 2-р группийг сонгоорой. Хэрвээ та энэ чулуунд татагдах юм бол 3-р групп гэсэн үг. За ингээд 3 групп болгоод би үзэрнүүд гаргаад тавьсан байгаа. Дахиж харуулъя. 1-р групп энэ цагаан өнгөтэй өнгөгүй ч юм уу тий. Тунгалаг. 2-р групп хар өнгөтэй мөртлөө бас ийм гялалцсан өөр өнгөд орсон сулангэрсэн ийм чулуу байна. 3-р групп ийм алтан чулуу байна. За ингээд би 2 3 холдуулаад бүрийн шин тавьчих. Ингээд 1-р группийнхаа хүмүүст мессежийг хүргье. За би бас нэлээд олон үзэрнээс гаргацсан юм байна. За юун төрөнд 1-р группийн хүмүүсийн хувьд энэ гараа даллаа цаашаа харж байгаа зураг байна. За би ингэж харуулъя. Энэ ногоон лазер таарад ах шиг байна. За энэ ямар учиртай вэ гэхээр мэдээж таны өөд болсон хүнийг явуулахад танд маш хэцүү байсан. Та маш их уйтгарсан. Маш их сэтгэлээр унсан. Түүнд баяртай гэж хэлэхэд маш хэцүү байсныг харуулж байна. За тэрнээс гадна тэр золгүй тохиолдолд таны амьдралд ямар нэгэн өөрчлөлтийг авчирсан байна гэдгийг энэ харуулж байна. За тэгээд таны дотны өөд болсон хүний сүнс танд юу гэж хэлж байна вэ гэхээр орчлон ертөнцтэй холбоотой сүнслэг байдал, далд зүйл гэх мэт зүйлүүдийг та магадгүй сонирхдаг байж болох юм. За тэгвэл тэр зүйлээ сонирхсоор байгаарай гэж танд сануулж байна. За тэрнээс гадна танд юу гэж хэлж байна вэ гэхээр та бол маш гайхалтай, эрэлттэй, тийм сайхан хүн. За тийм учраас өөрийнхөө тэр сайхан эерэг байдлыг гадагш нь маш их гаргаж түгээж байгаарэ гэж хэлж байна. За хэрвээ та өөрийнхөө тэр байдлыг яг одоо олж хараагүй бол та тэрийг нээж гаргаарай. Ямар нэгэн зүйлээс болоод шаналсан тийм байдлыг таныг өөрийнхөө сэтгэл зүрхийг битгий хэтэрхий зовоогоорой. Зүрхээ битгий эмтлээрээ.
хэцүү цаг үедээ өөрөө өөрийгөө авч гарч чадах тийм сэтгэлийн тэнхээтэй байгаарай гэж таны дотны үнний сүнс тань захиж байна. За мөн зарим хүмүүсийн хувьд нөхөр нь ч юм уу өөд болсон байж болох юм. Эсвэл ах нь ч юм уу те ямар ч байсан тийм хөвшөө хүн биш. За тэгээд эрэгтэй хүүхдээ зураг гарч ирсэн байна. Таны хүүхдүүдийг таны дүүх ч юм уу те ямар ч байсан энэ өөд болсон хүний сүнс харж хамгаалж байгаа, өргөлж хамт байгаа гэдгээ харуулж байна. Хэдийгээр өөд болсон ч гэсэн те та нарыг мартаагүй өргөлж хамт байдаг. За тэгээд өөрийг чинь бас те энэтэй хаанаа за энэ хоёроос төстэй зүйл гарч ирсэн байна. За энэ бол өөрийгөө ямар мундаг хүн бэ гэдгийг те нээж гаргаараа гэдэг зүйл 2 удаа гарч ирж байна. За 2 удаа ижил зүйл гарах нь ямар учиртай вэ гэхээр маш тийм чухал мессеж болохоор сайн ойлгож мэдэж аваарай гэсэн үг. За тэгээд ямар нэгэн танд эго байдаг бол те эгоноос салахыг таны дотны өөд болсон хүний сүнсээс танаас гуйж байна, захиж байна. За 1-р бүлгийг сонгосон энэ хүнд магадгүй амьдралдаа маш завгүй байдаг гэж болох юм. Тийм болохоор хажуудаа байгаа ямар нэгэн өөд болсон тэр сүнсний өгж байгаа мессеж, дохио тэмдэг гэх мэт зүйлүүдийг анзаарахгүй яваад байна гэж байна. Тийм учраас маш анзаарахтай байх хэрэгтэй. За тэгээд миний түрүүний хэлснээр те би таны гэрэлтэй гэж хэлсэн. За тэрийг маш гоё сэтгэл чинь маш гоё гэрэлтдэг байдлыг харуулж байна. Энэ бол ингээд цээжнээсээ гэрэлж чинь те таны дотоод хүн сэтгэл чинь маш гоё тийм гэрэлтэй хүн байна гэсэн үг. За тэгээд таны дотны өөд болсон хүний сүнс танд юу гэж зөвлөж байна вэ гэхээр өөрийгөө гэрэл гэж бодоорой. Яагаад гэвэл 1-р группийнхан маань те маш их хүчтэй бас амьдралдаа ингэж маш олон хүмүүсийг татдаг. Тийм энергтэй хүмүүс են. За тийм учраас өөрийнхөө тэр гэрэлтэй байдлыг ерөөсөө мартаж болохгүй. За тэгээд дараа нь бас юу гэж захиж байна вэ гэхээр үргэлж талархаж байгаарай. Талархах шалтгаан байхгүй байсан ч гэсэн бүх зүйлдээ талархаж байхыг захиж байна. Мөн таны өөд болсон хүний сүнс таны хажууд үргэлж хамт байдаг. Яг одоо ч гэсэн те таны хажууд байгаа сүнс бол бодлын цаанал гэдэг. Ийм учраас ямар нэгэн байдлаар те сүнснээс бол айх ямар ч тийм шаардлага байхгүй, хэрэггүй, айх хэрэггүй гэсэн үг. За тэгээд энэ группийг сонгосон зарим хүний хувьд магадгүй хайртай өн өнгөрсөн байж болно. Хэрвээ хайртай өн өнгөрөөгөө бол тэр хүмүүс энэ мессежийг битгий дагаараа энэ бол зөвхөн хайртай өнөө олдсон хүн зориулсан мессеж шүү. За энэ миний ямар нэгэн зүйл дээр те миний буруу байсан. Намайг уучлаарай гэж таны хайртай хүн танд мессеж өргөж байна. За ингээд сүүлийн мессеж нь юу вэ гэхээр сүнс бидний мэдрэмжээр те сэтгэлийн мэдрэмжээр бидний биеэр дамжуулж те ямар нэгэн мессеж өгдөг, ямар нэгэн зүйлийг дамжуулдаг. За тийм учраас та өөрийнхөө биеийг сайн, сэтгэлийг бас сайн сонсож сурах хэрэгтэй. За ингээд нэг нэгээр нь би хэлсэн одоо ерөнхийдөө ямар зүйл надад харагдаж байгааг би танд хэлье. Энэ группийг сонгосон хүмүүс баг зэргийн эготой ч гэсэн те цаанаа маш тайван хүмүүс байна. Маш их бодолтой хүмүүс байна. Магадгүй бодхоос өмнө ярьдаг хүмүүс байна.
Тэгээ таны өөд болсон хүний сүнс үргэлж тантай хамт байдаг. Таныг орхиогүй гэдэгт та бүрэн итгээрэй. За тэгээд нэгдүгээр группийг сонссон хүмүүс маань сэтгэлээ бичээрэй. Хэрвээ хин нэгний хувьд өөд болсон хүн байхгүй гэд бас тийм байж болно шүү дээ, тий. За хэрвээ тийм бол хүн болгоныг хамгаалдаг сүнсэн хөтөч гэж байдیں۔ Тэрнээс ч өгч байгаа мессеж байж болно. Тийм учраас өөд болсон хүн байхгүй байхад ямар сони ингэж гайхсны хэрэггүй. За ингээ анхаарал тавьсан баярлаа. За одоо групп 2 энэ хар гэлцэн чулууг сонгосон групп 2-т мессеж хүргэе. За групп 2-ыг сонгосон хүмүүс таны өөд болсон хүнийг өнгөрөхөдөө та ямар байсан бэ гэдгийг би харуулж байна. За та маш өөртөө итгэлтэй, хүчтэй нэрхтэй хүн байна. Харин хин нэг нь дотны өөд болох чинь та ерөөсөө тэр чигээрээ амьдрал чинь тий оронгоороо ирсэн юм шиг маш хүн цохилт болсон байна. За тэгээ таны өөд болсон хүний сүнснээс танд ямар мессеж хүргэж байна гэхээр тий ерөөсөө хийж байгаа зүйлдээ кайф авч бай. Хийж байгаа зүйлээсээ тий сэтгэл санааны хангалуун байдлыг үргэлж олж авч байгаагаарай гэж тань зөвлөж байна. За тэрнээс гадна бэлэг барьцсан байгаа. Бэлгэний арцэг барьцсан байгаа зураг байгаа. За энэ бол өөрөө чинь өөд болсон дотны өмнө сүнс тий танд хин нэгнээр дамжуулж ямар нэгэн бэлэг өгдөг гэдгийг бол харуулж байна. За мэдээж сүнс болохоор шууд танд ямар нэгэн зүйлийг өгч чадахгүй тий. Гэхдээ хин нэгнээр дамжуулж ямар нэгэн зүйлийг өгдөг тийм бол байдаг. За тэрнээс гадна таны өөд болсон хүний сүнстэй таныг маш их сайхан сэтгэлтэй, бусдын хайрыг татдаг. За зарим зүйл дээр хин нэгний тусламж хэрэгтэй байхад та магадгүй бусдаас тусламж ирэх дургүй тий өөрөө хийж бүтээхийг боддог. Бусдад одоо төвөгтэй байдлыг тий мэдрүүлэхийг хүсдэггүй тийм хүн байж болно. За гэхдээ заримдаа хин нэгэн туслая, хин нэгэн юм өгье гэхэд тий авч байгаарай гэж хэлж байна. Яагаад гэвэл энэ бол сүнсээр дамжуулсан зүйл байх болно. Мөн тэрнээс гадна танд ямар нэгэн тусламж хэрэгтэй байвал ичилгүүдээ бусдаас тусламж бас ирж байгаарэ гэдгийг харуулж байна. За мөн та өөрийнхөө зөв мэдрэмжинд итгэх хэрэгтэй. Та ерөөсөө юу бодно тий ихэнх тохиолдолд таны зөв байдаг, яг тийм байдаг. Та бол энэ 2 дугаар группийг сонгосон хүмүүстэй хин нэгнийг ямар хүн бэ гэдгийг шууд хараад мэддэг. Тийм мэдрэмжтэй хүмүүс байна. За амьдрал чинь эерэг сайхан байдал орж ирнэ гэдгийг харуулж байна. За анхаарах ёстой зүйл чинь юу вэ гэхээр тийм бид нар ямар зүйлийг идэж уудаг тийм ямар зүйлд анхаарлаа хандуулдаг. За тэр бүхэндээ 2 дугаар группийг сонгосон хүмүүсийг тийм маш сайн анхаарах хэрэгтэй гэж хэлж байна. За жишээлбэл ямар нэгэн зүйл идэхээс өмнө энэ миний биеинд ач тустай юу?
гэж бодох хэрэгтэй. За хин нэгэнтэй ойр дотн болж те найзлахаасаа өмнө энэ хүн үнэхээр надад үнэн чөтгөр байх те тийм сайн найз байж чадах уу гэдгийг бас асуух хэрэгтэй. Ер нь жоохон тийм хийж байгаа зүйлдээ уулзж байгаа хүмүүстэй маш тийм юу хандах хэрэгтэй, ямар гэдэг лээ үг нь орж ирдвэ. Чүүсийг л тэгдэж штэ. За үг нь орж ирдэг. За тэгээ өөр ойлгосон байх. За тэгээ би түрүү хэлсэнтэй амьдрал чинь шин сайхан өөрчлөлт орж ирнэ гэдгийг энэ бол дахин баталж гаргаж ирж байна. Амьдрал чинь өөрчлөлт гарна. Ямар нэгэн орчлон ертөнцөөстэй өөрчн боломж олгох болно. Ийм учраас ямар зүйлийг хийхээр бодож төлөвлөж байсан. За тэр зүйлээ хийх цаг чинь болсон байх шүү гэдгийг сануулж байна. За саяны гарсныг батлаад бас тийм энэ нөгөө за бас энэ цэцэгний нэрийг монголоор мэддэггүй. Англиар Dandelion гэдэг тийм багвахаа илүү. Үлээгээд бид нэр ингээ хөслөө шивэндэг те яг тэр шиг яг одоо өөрийн хувьд түрүүний миний хэлснээр те их гэсэн зүйлээ бодсон төлөвсөн зүйлээ гарч хийгэрэй гэж байна. За мөн энэ бол кристал чулуу барьсан байгаа эмэгтэйг харуулж байна. Ер нь тийм 2 дугаар группийнхан маань маш сүнслэг хүмүүс гэж хэлсэн те. За тийм учраас кристал чулуунуудтай бас жоохон тийм ойр харьцаж сураарай. Харьцаж сурна гэдэг нь ямар учиртай вэ гэхээр те чулуу болгон өөр энергитэй. Заримдаа за энэ бол маш гүнзгий зүйл болох гэдэг юм. Тэгэхээр би ерөөсөө чулуу сүнсний тухай би дараа нь тусад видео хий гэж бодож байна. Ямар ч байсан энэ группийг сонссон хүмүүс маань сүнслэг хүмүүс болохоор тийм чулуутай бас тэгж харьцаж чулууны энерги мэдэрч байгаарай гэсэн. За хэрвээ ямар нэгэн зүйл өөрийн чинь өслөөр болохгүй ч юм уу, хойшлоод ч юм уу тийм байгаа бол таны дотны чинь сүнстэй таныг битгий санаа зовоо. Чи ямар ч байсан өөрийнхөө зүгээс хийж чадах зүйлээ хийцэн болохоор үр дүн нь бол жоохон цаг хугацаа орсон ч гэсэн заавал гарах болно гэдгийг харуулж байна. За тэгээд дахин 3 дахь удаа гарч ирж байна. Маш гоё гэрэл гэгээтэй сайхан энерги орж ирнэ гэдгийг баталж гаргаж ирж байна. За тэгээд дотны үнэ чинь сүнс дээр байхтай маш их зүйлийг ойлгож мэдэж авч байгаагаа бас дамжуулж хэлж байна. Яагаад гэвэл бид хүний орчлонд байхтай тийм олон дард зүйлүүдийг мэддэггүй. Зарим сүнсний хувьд бол дээшээ дэвшсэний дараа маш их зүйлийг ойлгож мэдэж авдаг. За 2 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань хувьд ч гэсэн бидний дотны үнэ сүнс нь маш их зүйлийг ойлгож ухаарч байгаа болохоор өөрчн бас тэр зүйлээ түгээхийг хүсэж байна За түрүүний миний тэр бэлэг гэдээсэн юм. Заавал материалын бэлэг байх албагүй сэтгэл санааны бэлэгч байж болно. Хин нэгнээр дамжуулж дотны үнэ сүнс чинь ямар нэгэн мессеж өгдөг ч байж болно За энэ мессеж бол хэрвээ 2 дугаар группийг сонгосон хүмүүсээс хайртай өнөөд болсон бол тэр хүн зориулсан мессеж. Хэрвээ тийм хүн байхгүй гэж бодж ивэл энэ мессежийг таахгүй орхиороо. За хэрвээ таны хайртай хүн өөд болсон бол хамт байх тэр сайхан мөчүүдийг тэр хүн цэндээ цагуудыг үрсэндээ маш их харамсаж байгаагаа хайртай хүн чинь хэлж байна. За энэ ямар учиртай вэ гэхээр амьд байх хугацаанд ямар олон зүйлийг өөртөө чинь хамт хийж бүтээж хамт цагийг сайхан өнгөрүүлэх байсандаа харамсдаг юм байна гэсэн үг За тэгээд сүүлийн мессеж нь 2 дугаар группний би өөрийн чинь бодлоор дамжуулж
өөртөө чи харьцдаг. Тийм учраас өөрийнхөө бодлыг бас бодолтой анхаарч тэ анзаарахтай байгаарай. За тэрнээс гадна дөрвөн биелсэн те энэ группийнхан бол маш тийм бодолтой хүмүүс байдаг. За энэ байдлаа алдалгүйгээр те ямар нэгэн зүйлийг бас хийж эхлэнэ гэж дөрөв маш их гарсан те. Тэр зүйлийг хийхээс өмнө бас сайн төлөвлөж бодоорой гэдгийг бас сануулж байна. За тэгээд хоёрдугаар группийнхандаа ерөнхийд нь ингээ гарсан зүйлүүдийг хараад хэлэхэд те маш доктортой хүмүүс байна. Хоёрдугаар группийг сонгосон хүмүүс маань ихэнхдээ маш тийм боловсрал сайтай, аливаа зүйлийг ойлгодог, сайн сонсогч гэж миний зөв хэллээ. За ингээд хоёрдугаар группийнхандаа баярлалаа. Хоёрдугаар группийнх маань тэгээд санал бодлоо коммент зэгт бичээрэй. За одоо энэ алтлагч чулууг сонгосон 3 дугаар группийнхандаа өргөх мессеж. За 3 дугаар группийнхан маань юун төрөнд таны дотны хүн өөд болоход танд ямар байсан талаар хэлэх гэж байна. За энэ бол ихэнх хүмүүст нэг гарсан тий. За өөр дөр чинь бол 2 гарсан. Тийм учраас хоёуланг нь би хэлэх ёстой. За энэ бол 2 хайртай хүнийг харуулж байна. Бушийг тэрч гисэн ийм зүйлийг харуулж байна. За магадгүй 3 дугаар группийнхан маань хайртай ханаа, хайртай залууга, хайртай хүүхний ч юм уу тий алдсан байж болох юм. Гэхдээ заавал тийм байх албагүй. За тэгсний дараа энэ байдлыг харахаар тий бас ингээд охинтойгоо энэ эмэгтэй төмрөн хувц өмссөн байна. За энэ ямар учиртай вэ гэхээр 3 дугаар группийнх маань хэн нэгнийг алдснараа маш их тийм хүчирхэг байх ёстойгоо ойлгож авсан байна. За тэгээ 3 дугаар группийнхний маань өөд болсон хүний сүнс нь юу гэж төлөвлөв? Юу гэж захиж байна вэ гэхээр ямар нэгэн зүйлдээ хит их сэтгэлээ битгий өг. Ямар нэгэн зүйл дээр өөрийгөө ерөнтэй илүү сэтгэлээ тэгж илүү зарцуулах шаардлага байхгүй. Мөн энэ хайч өрцөн эмэгтэйг харуулж байна. Ямар зүйл өөрийг чинь зовоож байна. Тэр зүйлээ ингээ хайчлаа тий аль болох хөнгөн байх хэрэгтэй, өөрөөсөө холдуулах хэрэгтэй гэдгийг харуулж байна. За энэ группийнх нь маань бас ямар нэгэн зүйл дээр сэтгэл хангалуун бус. Магадгүй яг одоогийн байдал маш уйтгартай байна. Хэцүү байна. Тийм учраас таны дотны үний сүнс юу гэж зөвлөж байна гэхээр те болохгүй байгаа зүйлүүдийг байгаагаар нь хүлээн зөвшөөр. Яг түрүүний миний хэлснээр те хайчлаад орх хай гэдэг шиг хөнгөн байдлыг бий болгох гэж өөрчилж байна. Болохгүй байгаа нөхцөл байдлаасаа холдох, өөрийн чинь сэтгэлийг гомдоосон, уурлуулсан, өөрийг чинь ойлгодгүй тэр хүмүүсээс дуугаа явуулж өгөхтэй гэх мэт сонголтуудыг танд захиж байна. За энүүгээрээ та маш их хүч чадал, амьдралын өөрчлөлтийг, эерэг өөрчлөлтийг мэдрэх болно. За мөн өөртөө санаа тавь, өөрийгөө хайрл гэдгийг бас сануулж байна.
Заримдаа сүнснүүд те байгалаар дамжуулж бидэнтэй холбогддог. За өөрийнхөө хувьд байгальтай газар очиорой. Хааны газар очих чинь те солон гарч магадгүй, эсвэл өөрөө саяхан солон гарсан байж магадгүй. За энэ бол яг уу логикоор ярил солон гардаг ч гэсэн те зарим тохиолдолд бас сүнсээр дамжуулсан зүйл байдаг учраас ер нь тийм солонгод те анхаарлаа хандуулаарай. Байгальтай газар очивол өөртөө чинь дотны үний сүнс чинь ямар нэгэн байдлаар холбогдох болно. Ямар нэгэн зүйлийг байгальд очисоноо олж харах болно гэсэн үг. За тэгээд мөн ямар нэгэн одоо байраа солих ч юм уу, ажлаа солих ч юм уу те эсвэл өөр тийшээ явах онгоц гарч ирсэн байна. Гэх мэт амьдрал чинь өөрчлөлт орох нэ. Хөдөлгөөнтэй нэг зүйл болох юм байна. За дотны үний сүнс чинь юу гэж өөрчлөн загч байна гэхээр өнгөрсөндөө битгий харамсаа. За ер нь амьдралдаа болж байгаа золгүй тохиолдлуудад те битгий харамс. Битгий өөрийгөө зэмэл. Болохгүй байгаа зүйлээсээ олж авах ёстой сургамжаа олж авч тэр зүйлээ дахин давтагдахгүйгээр те тэгж өөртөө ойлгуул шингээж аваарай гэж хэлж байна. За тэгээд энэ зургийг та хараарай. За энэ цагаан өнгөтэй нь бол таны дотны үний сүнс гэж ойлгож олно. Таны цээж хэсэг дээр дарсан байна. Ямар нэгэн байдлаараа та дотны үний сүнстэй гэдэг зарим хүмүүсийн хувьд энэ бол ерөнхий мессеж болохоор бүх хүмүүс таархаалдаггүй. Дотны үний сүнсээ бодоод ярьдаг гэж болно. Залбирдаг гэж болно. Ямар ч байсан те сүнснүүд бол би түрүүний видео эхлэхэд хэлсэн те бидэнд тусалдаг, бидний замыг зааж өгдөг. За 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн хувьд маань амьдралд нь хэцүү төвөгтэй асуудал байвал те өөрчн харагдахгүй мэддэхгүй байсан ч гэсэн хамаагүй нүдэн анж байгаа, залбирч байгаа дотны үний сүнсээ бодоод асуудлаа хэлэх хэрэгтэй. За тэгвэл сүнс тусланаа гэсэн үг. За тэгээд амьдрал чинь сайхан өөрчлөлт орно гэж бас түрүүн би хэлсэн те. Тийм учраас ямар нэгэн боломж бас гинтийн тийм боломж гарч ирж магадгүй тэрийг шүүрч аваарай гэж захиж хэлж байна. За түрүүний хэлснээр те бүх зүйлийг хүлээн зөвшөөр гэж хэлсэн. Энэ дээр гарч ирсэн те. Дахиж гарч ирлээ. За дахиж гарч ирнэ гэхээр өөрчн маш тийм чухалчилж сануулж байна гэсэн үг. Болохгүй байгаа бүх зүйлийг байгаагаар нь хүлээн зөвшөөр. Тэгсэн цаг сэтгэл чинь маш тийм амар тайван байдлыг мэдрэх болно. За тэгээд өөд болсон үний сүнс чи юу гэж хэлж байна вэ гэхээр те энэ сүнс өөд болсныхан дараа маш их зүйлийг ойлгож авсан байна. Энэ амьдралдаа амьдрахтаа ойлгож авч байгаагүй тэр бүх зүйлээ ойлгосон байна гэж хэлж байна. За энэ мессеж бол хэрвээ энэ группийнхэн маань тэг 3 дугаар группийнхэн маань хин нэгэн хайртай хүнээ алдсан бол тэр хүнээс нь өгж байгаа мессеж. Хэрвээ бусад хүмүүсийн хувьд тийм хүн байхгүй гэвэл энэ мессежийг бол тоохгүй орхиорой. За тэгэхээр би өөрийнхөө те амьд байхдаа амьдралдаа болохгүй байсан тэр бүх хэцүү зүйлээ одоо нэг үгээр хэлбэл өөрчн уурлаж уураа гаргаж ч юм уу те тийм байдал гаргасан гэдгээ тэр хэлж байна. За сүүлийн мессеж өөрийнхөө сул талыг, өөрийнхөө сүүдэр талыг те. За энэ бол ингээд сүүдэр тал шиг бас гарсан байна.
хүлээн зөвшөөрч бас сүүдэр талтайгаа тийм илүү ажиллах хэрэгтэй гэдгийг бас хэлж байна. За тэгээ ерөнхийд нь 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань ямар шиг энерги байдалтай байна вэ гэхээр нэлээд тийм ямар нэгэн зүйлээс болоод тийм сэтгэл санаагаар унсан, хин нэгэнд гомдсон, нэг үгээр хэлүүлдэ маш хэцүү байгаа юм байна. За сайн мэдэн гэвэл мэдээж те хэцүү бүх зүйл бол үр дүн хийх байхгүй. Үргэлжлэх болно амьдрал. Тийм учраас өөрчлөгдөх болноос. Тийм учраас болохгүй байгаа зүйлээ түрүүний миний хэлснээр те хүлээн зөвшөөрч чадахгүй бол орх гэдгийг дахин сануулж байна. За ингээд өнөөдөр би та нарт өргөхийг хүссэн мессежээ бүгдийг нь хүргэлээ. Та нар коммент хэсэгт надад танд ямар санагдсан тэр зүйлүүдээ бичээрэй. Ингээд дараагийн видеогоор уулзцгаая. Дараагийн видеогоор ямар мессеж, юутай холбоотой мессеж аммаар байна гэдгийг бас хэлж болно. Баяртай.